Чиний яг зорилго чинь юу вэ? Та өнөөдөр яагаад social media marketing хийж олон дагагчтай болох гээд байгаа вэ? Та өнөөдөр яагаад олон дагагчтай болохыг хүсэж байна вэ? Хүмүүсийн 90% нь энэ асуултад хариулж чаддаггүй. Social media-гаас айх хэрэггүй. Ерөөсөө контент постлохоос ерөөсөө айх хэрэггүй. Хэрэг хүн үзэхгүй бол it's okay. Тэгвэл өөрийг хийн гэсэн үг. Хэрвээ хүн доор муухай комент бичсэн бол it's okay. Тэр хүнд таалагдаагүй байна гэсэн үг. Өөрийгөө аягүй сайн мэддэг байх ёстой. Хамгийн түрүүнд. Hi guys, намайг Ари гэдэг. Өнөөдрийнхөө видеоор би хувь хүний брендингийн талаар ярих болно. За би өөрөө 5 жилийн турш маркетинг, social media маркетинг болон хувь хүний брендингийн одоо энэ салбарт бол одоо ажилласан. За тэгээ энэ хугацаанд бол маш олон гадны үнэтэй мундаг одоо контент бүтээгчдийн сургалтыг авч ирсэн. За тэгээд бас Монголынхоо контент бүтээгчдтэй одоо ажиллаж ирсэн. За тэгтээ бол яг тэр одоо контент бүтээгчийн бүх юмыг нь бэлдэж өгөөд, сэдвийг нь гаргаж өгөөд, рилийг нь хийж өгөөд тэ бүх юмных нь одоо контентийнх нь арт аккаунтыг хөгжүүлж ажилладаг байсан гэсэн үг. За тэгээ миний туршлага бол надтай ажиллаад маш олон дагагчтай болсон, алдартай болсон хүмүүс байгаа. За тэгээ мөн бас би сургалт ордог байсан. Одоогоор сургалтаа төр зогсооцсон байгаа. Яг л амжихгүй байгаа. Тэгээд миний сургалтыг аваад бас тэндээс юм сураад олон дагагчтай болсон. За тэгээ тэрүүгээрээ бас борлуулалт хийж сурсан маш олон хүмүүс байгаа. За тэгэхээр би бол яг одоо ингээд 5 жилийн турш яг энэхүү одоо чиглэлээр мэрэгшээд явж байгаа. Тэгээд одооноос эхлээд яг энэ YouTube дээр өөрийнхөө одоо channel дотроо илүү мэддэг сурсан зүйлээсээ ингээ хуваалцаад явъя гэж бодлоо. Тэгээ ерөнхийдөө 5 жилийн хугацаанд бол яг энэ сэдвэрээ нэлээд мэрэгшээд маш олон хүмүүстэй ажиллаад тэгээд Монголын одоо нөхцөл салбарт яг ингээ амжилттай хэрхэн хувь хүний брендийг хөгжүүлэх вэ гэдэг дээр туршлагатай болсон. Тэгээд одооноос эхлээд яг энэхүү сэдвэрээ өөрийнхөө YouTube дээр илүү оруулъя гэж бодоод өнөөдрийн видеог хийгээд сууж байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ personal branding буюу одоо энэ хувь хүний брэнд гэдэг юмыг яаж өөртөө үүсгэх вэ гэдэг талаас нь илүү ярилцах болно. За над дээр ирж уулздаг, надаас зөвлөгөө авдаг, надаас сургалт авдаг хүмүүс бүгдээрээ л хувь хүний брэндтэй болоод, алдартай болоод, тэгээ олон дагагчтай болоод тэрүүгээрээ ямар нэгэн зүйл борлуулдаг, ер нь амьдралаа өөрчлөхийг хүсдэг хүмүүс байдаг. Тэгвэл одоо ингээд сошиал медиа дээр харах юм бол бүгдээрээ хувь хүний брэнд маш чухал болсон байна. Нэг ёсондоо чи өөрөө одоо ингээд ямар нэгэн компанитай ч юм уу ямар нэгэн бүтээгдэхүүн зардаг бол тэр бүтээгдэхүүнээ харуулах биш илүү өөрөө гарч ирж тэр бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах хэрэгтэй болсон байна. За тэгээд мөн сошиал медиа хэрэглэгчид илүү хувь хүнийг харж тэднийг дагаж тэднийг одоо дуурайж тэгж контентийг нь үзэх илүү сонирхолтой болсон. Тэгэхээр хэрхэн одоо ингээд зүгээр ажиллаа хийгээд амьдраад явж байгаа хүнтэй хэрхэн хувь хүний брэндтэй болдог вэ гэдэг талаар өнөөдөр ярилцъя. Хэрвээ чи өнөөдөр энэ видеог үзээд сууж байгаа бол чи нэгт бусдаас хоцорж байгаа юм шиг санагдаж байж магадгүй. Бүх хүмүүс контент хийгээл бүгдээрээ л хувь хүний брэндтэй болоод байгаа юм шиг те. Чи тэгтэл нэг л ингээд учрыг нь ойлгохгүй тэрийг нь яаж хийдгийг мэдэхгүй хоцрогдоод байгаа юм шиг санагдаад байж магадгүй. За хоёрт чи илүү амбицтай одоо амьдралаа өөрчилмөр байгаа, өөрийгөө бусдад таниулж олон дагагчтай болж тэрүүгээрээ ямар нэгэн борлуулалт хийж сураад тэ өөрийнхөө амьдралыг өөрчилмөр байгаа гэсэн үг. Хэрвээ тийм бол чи яг зөв видео үзэж чинь яагаад гэвэл одоогийн байдалд сошиал медиа маркетинг тэгээд тэрэн дээр одоо хувь хүний брэнд буюу тэ одоо өөрийгөө илүү зөвөр ингэж зөв өнцгөөс гаргаж ирснээр маш олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгаа. За би энийг яаж мэдээд байна вэ гэхэлэр би өөрийнхөө нүдээр бүх энэ зүйлийг одоо харж байгаа. Би одоо тэгж хувийнхаа брендийг байгуулж одоо амьдралаа өөрчилж байгаа хүмүүст тусалдаг. Ийм ажил хийдэг болохоор энэ бүхнийг мэдчихэв. За анхаарах зүйл миний арга барил бол та нарт ямар нэгэн маркетингийн хичээл дамжуулж зарах те ингээд цаашаа өөрөө илүү мөнгө олох биш онлайн шопныгээд хурдан баяж гэсэн тийм утгатай юм ерөөсөө заахгүй. Хэрвээ чи өөрийнхөө амьдралыг өөрчилж бас бусдын амьдралыг өөрчлөхөд тусламар байвал би чамд тэрийг одоо хэрхэн хувь хүний брендингээр дамжуулж сошиал медиа маркетингаар хийх вэ гэдгийг нь зааж өгч чадна. Би чамд зөвхөн зааж өгч чадна. Би чамд замыг нь заана те энэ арга барилуудыг нь зааж өгч чадна. Гэхдээ тэр ажлыг бол зөвхөн өөрөө л хийх ёстой байдаг. За эндээс бол ингээд маш олон хүмүүс бүдэрдэг.
бид нар бүгдээрээ дотроо social media marketing хиймээр би ингээл өстө team контент хийчихвэл гоё болчихно. Би өстө ийм санаа байна, team санаа байна гэд байдаг. Тэгтээ хүмүүс ингээ хуваагддаг байхгүй юу? Зарим хүмүүс зүгээр л хийж чаддаггүй. Зарим хүмүүс зүгээр л залхуу байдаг. Зарим хүмүүс зүгээр бодсон юм хүртлөө тэрийг бодоод яваад байдаг. За тэгээ тэрийг байнгын ярьдаг. Тэгээ ингээл уулзах боломж ч юм уу ингээл таарах болгондоо би уг нь тийм контент хиймээр байгаа гэдэг юм хүртлөө хийж чаддаггүй. Зүгээр үйлдэл хийдэг гэсэн. А зарим хүмүүс нь болохоор чадахгүй ч гэсэн үйлдэл хийдэг. Тэд нар өнөөдөр камергүй байж болно, тэгээ утсаараа хийчин. За тэд нар ямар сэдвээр ярихаа мэдэхгүй байж болно. Тэгтээ тэд нар хийдэг. Тэгээд тэр нь хийж байгаа нь өөрөө одоо үйлдэлтэй ямар нэгэн зүйл сурч байгаа гэсэн үг. Чи өнөөдөр юу ч хийхгүй байжгаад өнөөдөр ямар утсаараа нэг одоо видео хийж сурыг үзье гэж шийдээд утсаараа нэг видео хийлээ. Тэрэн дээр чи өөрийгөө харлаа. Ингэж хийх юм байна. Видео ингэж хийдэм байх гэдгийг нэг юм сурлаа. Өнөөдөр чи нэг юм сурлаа гэсэн үг. Тэгэхээр чи бусад ерөөсөө хийхгүй байгаа хүмүүсээр өнөөдөр нэг шат ахлаа гэсэн үг. За маргааш дахиад хийлээ. Ахаад өөр нэг юм сурлаа. Ингэсээр аваад хүн ингээд тууштай үзсээр байгаад энэ бүхнийг сурдаг. За хүмүүс надаас ингээд яг юм шидэт юм хүсээд байдаг. За би яг хідэн цагт яг ямар видео постлох уу те яг ямар тохируулгатай постлох уу тэгвэл одоо чи яг энэ видеог ингээ постлчих юм бол чи олон дагагчтай болно гэдэг тийм шидэт нэг юм тохиргоо ямар нэг инстаграмын арга барил те ингээл нэг тийм юм хүсээд байдаг. Яг үнэндээ тийм юм ерөөсөө байхгүй. Энэ social media marketing энэ одоо хувь хүний брендийг бүтээж бусдад өөрийгөө таниулна гэдэг чинь зүгээр л цэвэр хөдөлмөрийн асуудал. Чи өнөөдөр хэцүү байсан ч гэсэн видео хийх ёстой. Чамд одоо хэцүү байсан амжихгүй байгаа ч гэсэн чи одоо юм стори хийх ёстой, тэ контентынхаа төлөвлөгөөний дагуу явах ёстой гэх мэтчлэн энэ одоо ингээд хүмүүсийн өөртөө сэтгэл зүйн байлдаан байдаг. За ингээд та ингээд бодож иж магадгүй хувь хүний брендинг ярина гэчээд яагаад юм шал өөр юмнууд яриад байгаа юм бэ гэд. Тэгтэл ингээд би 5 жилийн хугацаанд маш олон хүмүүстэй тэр тусмаа ингээд монгол хүмүүстэй ажиллахдаа биднэрт ингээд social media контент хийхэд те биднэрт хамгийн их саад болж байгаа зүйлэл ерөөсөө сэтгэл зүй юм байна гэдгийг л мэдэж ойлгосон. Тэгээд сэтгэл зүгээ бэлдсэн, сэтгэл зүгээ зөв одоо авч явж байгаа одоо яг зорилгоо зөв тодорхойлоод тэрнийхээ төлөө тууштай явж байгаа хүн л энэ social media marketing энэ тоглоомд бол хождог юм байна гэдгийг ойлгосон учраас би яриад байгаа юм. За тэгэхээр бүгдээрээ personal branding те юунаас эхэлдэг вэ гэдгийн талаар би яриа. За энэ видео бол маш одоо тийм гүн сэдвүүдээр ярих болно. За энэ бол зүгээр л нэг тийм ийм тохиргоо хийгээд тим юм дараад тэгээ чи ингээ social media marketing амарлаг брендингтэй хүн болно гэдэг видео биш. За тэгэхээр хамгийн түрүүнд хамгийн нэгт хэрвээ чи social media маркетинг хийх гэж байгаа бол чи юуны төлөө хийж байгаа вэ гэдгийг байнга санах хэрэгтэй. Чи яг юуны төлөө хийж байгаа? Хартаа хүмүүс ингэдэг. Зарим нь ингээд манай найзууд олон дагагчтай болоод байгаа. Тийм болохоор би ч гэсэн олон дагагчтай болоод байна. Тэр хүмүүст ингээд зүгээр дагагч гэдэг одоо тоон гоё байх тусмаа гоё яадаг гэх юм уу та. Одоо 100к дагагчтай гэдгээр өнгөрөхийг хүсдэг. Энэ чиний зорилго. Чиний яг зорилго чинь юу вэ? Та өнөөдөр яагаад social media marketing хийж олон дагагчтай болох гээд байгаа вэ? Та өнөөдөр яагаад олон дагагчтай болохыг хүсэж байна вэ? Та мөнгө олмоор байна уу? За тэгвэл тэр мөнгийг та юунд зарцуулах вэ? Би ингээл 100 сая төгрөгтэй болмоор байна гэдэг. Тэгвэл 100 сая төгрөгөөр яг юу хийх гэж байгаа юм? Байр авах гэж байгаа мó, машин авах гэж байгаа мó, хүүхдээ гой шинэ сургуульд оруулмаар байгаа мó, аялмаар байгаа мó те. Яагаад вэ гэдгээ байнгын санах ёстой. Яагаад вэ гэхлээр одоо энэ social media marketing хийх, контент хийх гэдэг чинь маш одоо тийм ганцаардмал ажил байдаг. Би ч гэсэн одоо өнөөдөр ингээл ерөөхдөө ганцаараа ингээл видео бичиж сууж ин те. Энийг бол таны өмнөөс хинч хийж өгөхгүй. Та өөрөө хийн, та өөрөө ганцаараа ихэнх юм хийн. Тэгэхээр таныг ингээд сэтгэл дотор чинь дэмжих тийм мөрөөдөлчин ойрхон байх хэвээр тэрийг байнгын санджах хэвээр. Би энийг чинь одоо байртай болохын тулд хийж байгаа шүү. Ийм гоё байртай болноо. Эсвэл би одоо энийг Европоор аялахын тулд мөнгө олохын тулд хийж байгаа. Тэгээ Европоор аялангаа би бас тийм контент хийнэ ч гэдэг юм уу те. Байнгын ингэж өөрийгөө зоригжуулж байх ёстой. За тэгээд мөн дээрэс нь айхгүй байх ёстой. Сошиал медиагаас айх хэрэггүй. Хүмүүс ингэдэг би одоо тийм юм бодоод байгаа би хийчүүл болох болов тэгж болох болов гэдэгдэг. Өнөөдөр хартаа дэлхийд дээр маш олон хүмүүс цаг тутам, минут тутам маш их контент хийж байна. Та өөрөө ч гэсэн мэдж байгаа бидний одоо мэддэг хүмүүс ерөн ихэнхдээ бүгдээрээ контент хийж эхэлж байна. За тэгвэл ингээд интернетэд маш олон контент ингээ өдөр болгон постлогдож байгаа. Тэр дундаас бид нэр цаашдаа яаж ялгарах вэ гэдгээл бодхоос биш
контент постлохоос айх хэрэггүй. Ерөөсөө контент постлохоос ерөөсөө айх хэрэггүй. Хэрэг хүн үзэхгүй бол it's okay. Тэгвэл өөрийг хийн гэсэн үг. Хэрвээ хүн доор муухай комент бичсэн бол it's okay. Тэр хүнд таалагдаагүй байна гэсэн үг. Бид нар ингээд хитрхийн ингээд сошиал медиад маш их ач холбогдол өгөөд тэгээд айгүй тийм хэцүү юм гэж бодоод тэгээд тэрнээс айгаад байдаг. Тэгэхээр би өнөөдрийнхөө видеогоор та нарыг битгий ай гэж зөвлөмөр нь танд хэрвээ ямар нэгэн гоё юм санагдаад дотор чинь ингээд сонирхол төрөөд тэрийг хиймээр санагдаад байвал тэрийг хийх ёстой. За тэгээ нэмээд хэлэхэд энэ social media гэдгийг хит юм амар serious амар тийм албан тийм хүлээж авах хэрэггүй. Угаасаа энэ social media, Facebook, Instagram, YouTube гэдэг чинь юуны төлөө зориулттай лээ? Entertainment буюу хүмүүсийг хөгжөөх зориулттай. Бид нар одоо ингээл жоохон цаг гарахаар Facebook ухдаг те эсвэл жоохон цаг гарахаар TikTok ухдаг. Тэгэд бид нар тэндээс юу хүсэж байгаа? Та өөрийгөө бодоод үзэлтэй та ингээл жоохон цаг гарахаар Facebook ухаад тэндээс яамаар байгаа? Та тэндээс зүгээр л сайхан одоо гоё entertaining юм хараад, гоё хөгжилтэй юм хараад одоо гоё сонирхолтой юм л үзмээр байгаа. Хизээч бид нэр тийшээ ингээд сургалт авъя, эсвэл одоо амьдралаа өөрчлөе, тэгээ эсвэл ямар нэгэн шинэ одоо мэдээлэл ингээл авъя гэдэг байдлаар ер нь ордог байхгүй юу. Ерөнхийдөө за хүмүүс юу хийж гин, юу модонд орж гин, ямар гоё сонирхолтой юм байна гэж одоо хөгжилтгийг хүсэж энэ сошиал медиаг ашигладаг. Тэгэхээр одоо бүгдээрээ бодоод үзье л да. За сошиал медиа платформуд чинь ийм entertaining юм хөгжөөнт юм хүмүүс хүсч орд юм байна. Тэгвэл бид нар тэр хүмүүст хүрэхийн тулд ямар юм постлох ёстой вэ? Мэдээж entertaining хөгжөөнт байх ёстой. Энийг хүмүүс ерөөсөө ойлгодоггүй, энийг мартчихдаг. Хитрхи их амар юм нуршуу, маш их мэдээлэлтэй тийм юм постлох гэдэг байхгүй. Жишээл одоо багш хүн байлаа гэж бодоход за би багш учраас ийм л юм хийх ёстой, ингэж л ярих ёстой. Яг ингээл томоотоо суугаал урагшаа хараад ингээл юм ярих ёстой. Яагаад гэвэл би багш учраас гэж боддог. Тэгтэл таны видео Facebook дээр гарна, Instagram дээр гарна, YouTube дээр гарна тий. Тэнд болохоор үзэж байгаа хүмүүс нь илүү хөгжилтийн тулд одоо тэрхүү Facebook, YouTube одоо энэ аппликейшнууд руу орж ирж байгаа. Тэгэхээр бидний видео тэнд ингээд хүмүүсийн сонирхлыг татахгүй. Яагаад гэвэл хөгжилтэй одоо хөгжөөнтэй entertaining биш учраас. За тэгвэл хувь хүний брэнд гэдэг чинь ерөнхийдөө та өөрийгөө entertaining болгох гэсэн үг. Одоо хувь хүний брендийг маш олон үгээр те маш мундаг лаглаг үгээр ингээл тодорхойлж тайлбарлаж болно. Гэхдээ миний одоо ойлгосон 5 жилийн хугацаанд ойлгосон энэ олон хүмүүстэй ажиллаад хийсэн туршлага дээр бол та өөрийнхөө entertaining талыг гаргаж ирж өөрийгөө сонирхолтой талаас харуулж бусдын одоо хайр хүндлэл итгэлийг авах нь personal branding юм аа гэдэгт одоо хүрсэн. За тэгэхээр энийг ингээд би маш ойлгомжтойгоор тайлбарлая. За тэгэхээр түрүү ингээд аппликейшнууд дээр сошиал медиа дээр сонирхолтой байж иж контент явах юм байна гэдгийг ойлгочлоо те бүгдээрээ. Ерөнхийдөө байнгын бид нарыг хийж байгаа юм сонирхолтой entertaining байх хэрэгтэй боллоо. За тэгвэл та ингээд одоо жишээл хуульч гэж бодъё. Айгу тийм serious мэрэгчлээ хуульч, эмч, багш гэдэг юм одоо тийм мэрэгчлээ гэж бодъё. Эсвэл та эрүүл мэндийн талаар ярьдаг. Нэлээд тийм мэдээллийн чанартай сэдвээр ярмаар байгаа. За тэгвэл та хэрхэн entertaining болох вэ? За энэ дээр бидний нөгөө нэг сэтгэл зүй гэдэг асуудал орж ирнэ. Хүмүүс яаж entertaining болдог вэ? Та одоо өрөөнд орж ирэхэд бүгдээрээ таныг сонирхоод хардаг, танаас юм асуудаг, танд дуртай тэгж яаж болдог вэ? За энэ бол personal branding бүтээгч байгаа, бүтээмээр байгаа хүмүүсийн хамгийн чухал мэдэх ёстой зүйл тэр бол өөрийгөө аягүй сайн мэддэг байх ёстой. Хамгийн түрүүнд хэрвээ та өнөөдөр контент хийгээд тэгээ тэрүүгээрээ олон дагчтай болмоор байвал та өөрийгөө хамгийн түрүүнд хамгийн сайн мэддэг байх ёстой. Өөрийгөө мэддэг хүн бусдад сонирхолтой байдаг. Хэрвээ бид нар өөрийгөө мэдэхгүй бол бусдад сонирхолтой байхгүй. Яагаад гэвэл бид нар өөрсдөө мэдэхгүй учраас өөрсдөө илэрхийлж чадахгүй. За энэ хартаа ингээд ерөөсө бараг маркетингийн хичээлүүд дээр хизээч яригддаггүй те. Энийг зөвхөн ингээл контент бүтээгч хүмүүс олон жил тууштай контент хийсний дараа цаанаас ойлгодог, туршлагаар сурж авдаг ийм одоо мэдлэг гэх юм одоо ийм байгаахгүй. Энийг би өнөөдөр та нарт энэ видеогоор ингээд аль болох илүү дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлж байна. Тэгэхээр өөрийгөө мэддэг хүн
өөрийгөө юунд дургууг мэднэ, өөрийгөө юунд дуртайг мэднэ, өөрийнхөө давуу талуудыг мэднэ, өөрийнхөө сул талуудыг мэднэ, тэ ямар юмыг дэмждгээ мэднэ, ямар юмыг дэмждэггүйг мэднэ гэд өөрийнхөө талаар маш ойлголттой, өөрийгөө маш сайн ойлгодог, өөрийгөө одоо 100% мэддэг хүн бусад хүмүүст өөрийгөө яаж илэрхийлэхээ ойлгодог гэсэн. За жишээлбэл одоо ингээд энэ аяга бол чи гэж бодъё. Чи бол энэ аяга. Нэг ёсондоо бид нэр сошиал медиа дээр өөрийгөө борлуулах гэж байгаа л гэсэн үг. Personal brand. Одоо аяганд жишээлбэл бүтээгдэхүүнд бид нэр ингээ брендинг хийдэж штэ. Одоо энэ аяга бол одоо ийм цаасаар хийгдсэн байх болно. Энэ дээр ийм бичгтэй байх болно, тийм байх болно гэж зардагтай хүмүүст зардагтай адилхан бид нэр өөрсдийгөө яг тийм одоо брендинг хийж хүмүүст борлуулах гэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бүтээгдэхүүн дээр яаж брендинг хийдэг вэ те? Бүх юмыг нь одоо бүтээгдэхүүний талаар бид нар тодорхой хэмжээний маш их мэдлэгтэй байх хэрэгтэй, мэдээлэл байх хэрэгтэй. Энэ аягыг би зарахын тулд бусад хүмүүст ойлгуулж одоо рекламдахын тулд би энэ аягыг мэддэг байх хэрэгтэй. Энэ цаас нь хэдэн хувийн цаас нь яг юугаар хийгдсэн, эко юм уу, үгүй юм уу те? Энэ одоо хэр их дотроо одоо кофе агуулгах чадамжтай юм халдсан мó үгүй мó, энэ одоо хинд тохирохын те хідээр зарагдахын, за тэгээ хаана борлуулагдахын те бүх юмыг би энэ бүтээгдэхүүнийг зармаар байвал би энэ бүхнийг мэддэг байх хэрэгтэй хамгийн түрүүнд те. Хэрвээ мэдгүй бол би энэ зүгээр л надад хин нэгэн авчрал маа энийг зар гэл ингээл өгчих юм бол ямар ч мэдээлэл өгөхгүйгээр маа зар гэх юм бол би чадахгүй байхгүй. Энэний талаар рил хийж чадахгүй, мэдээлэл өгч постэр хийж чадахгүй, мэдээлэл байхгүй. Энэ зүгээр ямар ч мэдээлэлгүй бол зарч чадахгүй гэсэн. За энэнтэй яг адилхан. Хүн гэдэг бол яг энэтэй адилхан. Хэрвээ та өөрийгөө өнөөдөр мэдхгүй, өөрийгөө юунд дуртайг мэдхгүй, яах гээд байгааг мэдхгүй бол та өөрийнхөө personal branding-ийг бүтээж чадахгүй. Тэгэнгүүт хамгийн сонирхолтой нь бид нар өөрсдийнхөө талаар тэгж их боддгоо, өөрсдийгөө бас сайн мэддэггүй байхгүй юу? Би маш олон хүмүүстэй ажиллаж исэн. Тэр дундаас ингээд би хамгийн түрүүнд уулзахдаа за чи яг юу хүсэж байна вэ? Өнөөдөр те ингээд уулзалтаас чи яг юу хүсэж байна? Яг яагаад сошиал медиагаа хөгжүүлмээр байгаа гэж асуухаар хүмүүсийн 90% нь энэ асуултад хариулж чаддгүй. Яагаад гэвэл яг ингээд өөрсдөө сайн мэдхгүй, тодорхойлоогүй явж идэг. За тэгэхээр бид нар одоо энэ personal branding-гээ хөгжүүлэхийн тулд өөрийгөө бүтээгдэхүүн болж өөрийгөө сонирхолтой болгохын тулд хамгийн түрүүнд өөрийгөө сайн судлах хэрэгтэй. Нэгт одоо жишээлбэл та юунд дуртай юм? Та юунд дургүй юм? Та хэрвээ амтан байсан бол ямар амтан байх вэ? Та машин байсан бол ямар машин байх вэ? Та одоо энэний талаар дэлхийн дулаар л ч гэдэг юм те ямар нэгэн одоо том сэдвүүдийн талаар таны байр суурь юу вэ? Та гэр бүлийн талаар таны байр суурь юу вэ? Таны үнэт зүйлс те тэднэр юу вэ? Та юунд хамгийн их итгэдэг вэ? Эцээсээс та бурханд итгэдэг үгүй юу? Тэрний талаар юу гэж боддог вэ? Гэх мэтчлэн та өөрийгөө одоо ингээд яг таны талаар ном байсан бол те юуны талаар ном байх вэ? Таны амьдралд хамгийн сонирхолтой адал явдлууд хизээ байсан бэ? Тэр бүхнийг та яаж даван туулсан бэ? Таны хамгийн хэцүү үе те тэр юу байсан бэ? Тэндээс та юу сурсан бэ? Тэгээд тэр сурсан зүйлээ бусдад хуваалцаад бусдад юу зааж чадах вэ? Танаас хүмүүс ямар асуултууд тусламжууд авдаг вэ? Тэднэрт та яаж тусалдаг вэ? Гэх мэтчлэн өөрийгөө бүр ингээд ухаад өөрийнхөө бүх юмыг гаднаа ил гаргаад тавих хэрэгтэй. Окей, за би ийм хүн юм байна. Би одоо өнөөдөр ийм юмны талаар ингээд ингэж боддсон байна. Тэгээ тэрийгээ бүр ингээд нэг өгүүлбэрээр тодорхойлох хэрэгтэй. Тэгжээч та өөрийгөө 100% ойлгож тэрийгээ 100% хүмүүст илэрхийлэх боломжтой болно гэсэн үг. За personal branding дээр яг тэр хамгийн чухал байдаг. Бид нар хартай хэрвээ та өөрийгөө харах юм бол та өөрийнхөө дагах дуртай хүмүүсийг одоо Instagram дээр нөө Facebook дээр нөө тэр хүмүүсийг буцаад одоо эргэж харах юм бол тэд нар өөрсдийгөө маш сайн мэддэг. Тэд нар өөрсдийн гэсэн үзэл бодлоо маш сайн илэрхийлдэг хүмүүс байгаа. Ямар нэг юм дэмждэг те одоо эрүүл хоолтыг дэмждэг. Би тэгжэл боддог. Надад тэгж таалагддаг. Би ийм хоол иддэг гэд өөрийнхөө хоолыг харуулж байгаа хүмүүс байдаг те. Тийм хүмүүсийг бид нар даах дуртай байдаг. Яагаад дагаад байгаа юм бэ гэхэлэр бид нар тэр хүмүүсийн өөртөө итгэлтэй байдал одоо тэр өөрийгөө илэрхийлж байгаа итгэлтэй байдал үзэл бодолтой үнэнч байгаа нь тэрийгээ мөн ингээ бусдад санаа зовлгүй илэрхийлж байгаа нь биднэрт таалагдж байгаа гэсэн үг. Энэ бол ингээ цэвэр одоо хүмүүсийн сэтгэл зүй. Бид нар хүн гэдэг чинь ер нь бол одоо нийгмийн амьтан.
бүр сүргийн амьтан бид нар чи сүргээрээ амьдардаг шүү дээ. Хизээч ингээл ганцаараа ингээл ууланд ингээ бүгдээрээ амьдарч чадахгүй яхав лам мам одоо бүр ингээ гэгэрсэн хүмүүс бол тэгдэг. А гэхдээ бүх хүн бол тэгж амьдарч чадахгүй. Биднэрт нийгэм хэрэгтэй. Бид нэр одоо юм сүргээрээ олуулаа байхтай хүчтэй байдаг тийм. За тэгвэл бид нар тэрийгэ дагаад сүрэг дотроосоо нэгийг одоо хамгийн хүчтэйг нь дагах туртай байдаг. Бид нэр лидертэй байх туртай. Тийм болохоор улс орнууд чинь ерөнхийлөгчтэй одоо хааттай байсан. Тийм болохоор бид нар хүмүүсийг дагаад тэдний одоо бишрээд араас нь дагаж явах дуртай одоо ийм хүмүүс нийгмийн амт юм аа. Тэгэхээр яг сошиал медиа дээр яг адилхан бид нар ч гэсэн сошиал медиа дээр тэр лидерүүдийг дагах дуртай байдаг. Ерөнхийдөө одоо инфлюенсер гэдэг үгийг бол opinion leader гэж тодорхойлдог. Opinion leader гэдэг нь үзэл бодлын лидер буюу манлайлагч. Тэд нар яагаад олон дагагчтай байдаг вэ гэхээр үзэл бодлын манлайлагч учраас өөрсдөө илэрхийлж чаддаг үзэл бодлоо дэлгэж ингээд би энэний талаар ингэж дэмжиж байна. Би энэ чагсаалыг дэмжиж байна. Би одоо энэ хүүхдийн хоол ийм байх ёстой гэдгийг дэмжиж байна. Ингэх ёстой, тийх ёстой гэж бусдыг байлдан дагуулж өөрсдөө дагуулдаг одоо follow хийлэгдэг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та одоо personal brand ингээ хөгжүүлмээр байвал үнэхээр бусдын хүндэтгэлийг олсон, итгэлийг олсон ийм мундаг контент бүтээгч болж цаашдаа олон жилийн турш энэхүү өөрийнхөө personal brand-ыг бүтээж, байгуулж за тэгээд энэнийг дагаад орлоготой болмоор байвал та өөрийгөө хамгийн сайн мэддэг байх хэрэгтэй. Маш олон контент бүтээгч нар өөрийгөө мэдлгүй одоо энэ personal branding бүтээхийн хамгийн суур энэ ажлыг энэ сэтгэл зүйн ажлыг хийгээгүйгээр эхлээд сэтгэл хөдлөлөөр эхлээд дараа нь ямар нэгэн тоон дээр очиод хэдэн жилийн дараа гацдаг. Яагаад гэвэл тэд нар ингээд зорилгоо хараагүй байдаг. Яг юу руу яг яах гэж явахаа ерөөсө тодорхойлоогүй эхэлчихдэг. За тэгээд бас өөрийгөө сүүл рүүгээ ойлгохоо болчдөг. Яг л эхнээсээ өөрийгөө бэлдэж одоо яг юунд дуртай яг яахаа ингээд тодорхойлоогүй учраас гацдаг гэсэн үг. Тим хүмүүс маш их байдаг. Би тим хүмүүстээ өдөр тутамдаа ерөөхдөө над руу мессеж өчтдөг. Консалтинг авъя гэдэг те. Би яг өнөөдөр ингээд видео үзэж байгаа та бүхэндээ хэрвээ дөнгөж эхлэх гэж байгаа бол битгий яраарай. Яг энэ personal branding-ийг яг зөвөр үр дүнтэйгээр урт хугацаанд тэ үр өгөөчтэйгээр бүтээхийн тулд заавалчгүй энэ эхний суур ажил болох өөрийнхөө сэтгэл зүг бэлдэх ажлыг эхлэх ёстой гэмаа гэдгийг маш сайн ингээ хэлмээр байна. За тэгэхээр та хувь хүнийхээ брендийг хөгжүүлмээр байвал таны хийх ёстой хамгийн эхний алхам бол та өөрийгөө сайн таньж мэдэх ёстой байна гэдгийг энэ видеоноос сайн ойлгосон байх гэж найдаж байна. За ерөн нь бол ингээд сошиал медиа маркетинг тэгээ олон дагагчтай болох хувь хүний брендээ бүтээх гэдэг бол яг нэгэн видеонд ингээ хийх боломжгүй маш том сэдв байгаа. За би тэгээ цаашдаа ингээд энэ сэдвийг баг багаар нь илүү ойлгомжтойгоор ингээд илүү гоё гоё видеонууд оруулах болно. Энэ бол ингээд зөвхөн эхлэл. За тэгээ та бүхэнд өөр ямар асуултууд байна бас энэ комментээр бичиж үлдээгээрэй. Би та бүхэнд аль болох чадлаараа одоо асуултуудад хариулах болно. За тэгээ цаашдаа хувь хүний брэнд бүтээх, борлуулалт хийх, сошиал медиа маркетинг талаар илүү гоё юм дэлгэрэнгүй видеонууд оруулж авах болно. Надтай хамтаагаараа баяртай.